сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд холоогоор амжилтгээд өвшүүлээ. За хий таныг яваад ирсэн холоо маань ийм сайхан ургасан байна. Би явахаас өмнө ингээд таналт хийсэн. Эхний холоогоос доош бүх навчнуудыг нь танаал энэ холооныхаа тэжээгч навчийг үлдээгээд тэгэл танаад ирсэн. Энэ дээр сайхан тайлбарлаа. Энэ хараа ингээд танаад танаж яваад энэ ингээ холоо гараад энэ холооныхаа тэжээгч навчийг үлдээгээл ингээ танаад ирсэн. Энэ дог нэг холоо байсан. Тэгээ услага мэтэ шарлаад хатцсан юм шиг байна уу. Тэгээд ингээ танчаа явсан. За одоо би шар нахшиныхаа үсийг хатцсан. Хочиж өгөх гээд ээж. Уг нь таналт хийснийхаа дараагаар энийг шороогоор хочиж өгөх хэрэгтэй байхгүй. Тэг хочиж өгөөгүй явцсан. Энэ хараа үндснүүд нь ингээ гараад ирсэн. Услага хийгээд үндс нь гараад ирсэн. Тэгээ энэ хоргон гой маань анх энчээ тарьсан. Тэгээл одоо ингээ таналт хийгээл хураагаал яваад исэн. Бараг ийш ингээ 80 см хэрэгтэй урт ургацсан биш тийм сунаад. Тэгээд энэ хараа одоо тэгэхээр сүмөр энэ хургангуй энд байна те. Тэгэхээр энэ доотлих нь энэ хургангуй байхгүй энэ сул навчнуудыг бүгдийг нь таанаа. Тэгэл танаад эсвэл одоо бууц эстэй холиод очиж болно. Эсвэл шар үсээр очиж болно. Би одоо уг нь шар үснийхаа компост авчирч өчвөл бүр сайн байх юм. Тэг шараа авахгүйгээ шар үсээр очих га ташингаа шар үсээр очих га яж байна. Энэ доор нэг хургангуй байна. Энэ хургангуй нэг тоос өртгийг өгөх болохоор ингээ үзүүрэн шарлаад энэ үгийг нь цэцэгтэй байсан шигсэн ингээ шарлаад тоос өртөхгүй болохоор ингээд үзүүрэн шарлчихна. Энийг бас одоо тоос өртөөсөнгөө мэдэхгүй. Би уг нь тоос өртөөхөр эндээ энэ үзүүрэн дээр нь ингээд нэг шин ээждэг байхгүй юу? Шин ингээд цохойгаад нөгөө эр цэцэг нь уртштай болохоор ингээд тоос өртөөгөө мэдээ. Тэг би өнөө өглөө энэ дээр тоос өртөөлээ. Сая. Энэ болохоор одоо энэ цэцэг нь хараа юм олон тохиолдол. Хараа юм болоо. Эр цэцэг нь болохоор энэ нэг төхөөртэй. Энэ гадна талын цэцгийг авцсан. Тэгэд энийг энэргүүнийг ингээд тоос өртөө. Тэгээд шин гаднаа энийг хумигдан маргааш хумигдсан байна. Шин гаднаа ингээд цохойгаад тоос өртөөгээгүй сайн мэддэг. Одоо цөмбөр энэ эр цэцгийг аваа тэр хумигдсан хоргон гондо тоос өртөө. Саяхан нэг эр цэцгийг аваад тэгээд навчин цэцгнүүдийн тастад ингээд ширтгчлээ. Тэгээд аль нэг зөөлрцэн байна. Зөөлхөн болцсон лээ. Тэгээд одоо яах вэ? Одоо цөмөр энэ навчнуудаа сайхан танаж өгөөд энэ холооны тэжээгч навчин нь энэ байна. Тэгэл холоо байхгүйг бүгдийг танаж өгөөл тэгээ шар үсээр очие да. Тэгээ шар үсээр очиод өгөх юм бол шар үс минь маш сайн витамин гэсэн үг. Энэ хараа холоо авсан шигнэ. Тэгээ дараагийн холоо хурангуй бол маш сайн ургаж өгнө гэсэн үг. За тэгээ цөмөрөн шар үсээр очичаад тавхын дэснийг хараалаа. Энэ хараа ингээ үндс нь гараад ирсэн. Ингээд үндс нь гараад ингээд ирэхээр зэрэг нэг хоргон холоо нэмэн навчин ингээд шарлаад
хараа навчин юм шар туяатай ингээ хатаж гарч байгаад ингээ навчнууд нь ийм болоод ирж байна хараа. Тийм учраас энэ хараа гарцсан юм гэсэнтэй одоо би аминдаа шараа игээл авчираад өгнө үү. Шараа ихээр нөгөө үндс нь шараар гоо дэшээ хавж гарч ирэл. Тэгээд туслахаар үндс нь гарч ирчээд байна. За тэгээ нөгөө бүтэл зургадаг холоо маань мөлхөөд ингээд бүр сахалтай тэгээ мөлхөөд энэ натургаад сайхан болж байна хөө. Энэ нөгөө орс сулуу энэ холооноос бас хураасаа явахтаа хүртлээсэн юм шар холоо байгаа. Энэ их гой том бүдүү холоо гарсан. Одоо ингээд би эхнээс нэг шар өсөр очиж. За очтоос ч тарал. За ингээд хоцхтаа энэ хавьяас нь ингээд жоохон өргөж байгаа л ингээд доод талаар нь битүү ингээд хийгээд өгчсөн. Ингээд утсаа одоо цөмөөрөө энийг сайхан таньчихна. Энэ салаанаас нь бас хунгай гараад ирсэн байна. Тэгээ салааных нь 1-2 шгөх хунгай гарсны нүдтэйгээд бас тийм цөмөөрөө таанаа. Тэгээ хунгайгаа жоохон дээш нь өргөж байгаа л тэгэл доогоор нь шар үсээ хийгээд. За гисах очиад өглөө хоргонгоо холуугаа одоо сайхан таналт хийгээд өчнө. За ингэ сайхан очицоо хөө. Одоо усалж маслахаар шавхаа шавар болохгүй. Хоргонгоо минь цэвэрхэн тэгээд бороо аюух орно амар болохоор бороо ороход шавхаа шавар болохгүй тэгээд бороо орсны дараа энэ шар усны дээдлийнх нь нэг сайхан хатчихдаг болохоор илжирч муудахгүй шарон дээр хөвтөжсэн ч гэсэн тэгэл сайхан ургана. За нэг юм сайхан талтай. За ингэ та бүхэндээ амжилт хүсье. Ургацсан нарийн байх болтугай. За тэмдэл таналтаа тэгээд нэг тайван. Одоо их халуун болоод тэрлээ нар гараад өглөө эрт маргааш өглөө эрт юм өсгөл орой таналтай. За амжилт хүсье.